жижиг бүтээсэн юм ба. Зай атын дуньяга дурдэлхий байдаггүй юм. Энэ гайхамшгийг үзэж дуусгаж чадахгүй. Инхэн наснаа хашил яманда. Атаяатай хамтдаа ахын тутам санаас өгөөс дайдаг дөрөө амдаа. Грек улс нь Европ төвд Балканы хойгийн өмнөд хэсэгт Албани, Хойд Македони, Болгар, Турк улсуудтай хиллэн оршдог. Европ, Аз, Африк тивийн уулзууд дээр оршдог өвөрмөц бөгөөд стратегийн ач холбогдолтой байршилтай. Баруун зүүн талаараа Ионын болон Эгийн тэнгис, өмнөд талаараа газар дундын тэнгисээр хүрээлэгдэнэ. Грек нь Монголоос 12 дахин бага газар нутагтай, Дорнод аймгийн нутагтаа тэнцэх боловч 10.4 сая хүн амтай улс юм. Грек нь 6,000 гаруй аралтай бөгөөд зөвхөн 250 гаруй хүн амьдардаг бол ердөө 10 гаруй арлыг жуулчдад зориулан хөгжүүлсэн ба арал бүр өөр өөрийн онцлогтой ажээ. За бид Грекийн Миконос арал дээр ирсэн байна. Тэгэд өглөө Грекийн нийслэл Афин хотоос өглөө 7 цагт Сижет гэдэг нэртэй одоо хурдны усан автобус гэх юм да арлуудынхаа хооронд явдаг. Тэгэд усан онгоцод суугаад нийт 3 цагийн хугацаанд явсаар агаад Миконос арал дээр ирсэн байна. Тэгээ Миконос бол ерөнхийдөө залуучуудад зориулсан шөнийн амьдрал шоу ихтэй ийм арал гэж сонссон. Порт дээр буугаад энэ хаваар алхаж явтал Sea Bus to Mykonos Town гэсэн ийм бичиг хараад ирсэн. За ингээд хотын төв хүртлээ. Нэг хүний 2 еврогоор ингээд далайн автобусаар зорчиж тийм байна. Одоо хотын төв рүү явах гэж байна. Are you ready? Welcome to Mykonos. I was born to be free. Энэ ist Fabrika. Ja, wir gehen immer nur bis zu den Windmühlen und dann sind wir nicht Genau, weitergelaufen. genau, bis dahin. Wir denken, Hier nicht. Энэ жижиг арлын төв хэсэг нь маш олон нарийнхан гудамжуудтай зөвхөн явгнаар л явах боломжтой. Google газрын зургаар очих хаягаа оруулаад явж байгаа ч гэсэн толгой иргэм гудамжууд дотор төрөх магадлал ихтэй байлаа. За яг төрдөг байшин шиг явах нь шат. Би энэсээ төрчихв. Энэ арал нь өөрөө 10,000 оршин суугчтай. Гэхдээ жилдээ 2 сая жуулчин хүлээж авдаг юм байна. Гიშгэх цайгүй их хүнтэй, гიშгэх цайгүй их хоолны газар, одоо night club бүх юмтай. Тэгээ Миконос арлын хамгийн одоо хүмүүсийн үздэг гол зүйл бол энэ салхин тэрэн байгаа. Тэгээ хэдүүлээ Миконос арлын одоо айкон болсон салхин тэрмийг очиж үзсгээе. Дараагийн очих газар маань Little Venice буюу Бяцхан Венец хэмээн алдаршсан далайн эргийн гудамж юм. Далайн давлгаан цохиулангаа хундаг дарс аяг кофе уух уламжлал тогтжээ. Хэрв хосороо явж байгаа бол энд суугаад нар жаргахыг хамтдаа хараарай. Арлын өнцөг булан бүрд Кикладын архитектурын хэв маяг бүхий 400 гаруй жижиг сумууд байдаг гин.
Хамгийн алдартай нь Panagia Paraportiana хэмээх энэ сүм бөгөөд жуулчин бүр заавал очиж зураг авахулдаг. Миконос арал бол тунгалаг ус, алтлаг элс болон зугаа цэнгэлийн наран шарлагын газруудаараа алдартай. Хамгийн алдартай нь Super Paradise Beach бөгөөд өдөржин хөгжим мэгшиглэж дэлхийн шилдэг DJ нар ирж тоглодог томоохон клубүүдтэй парти ирэг юм. Мөн Psarau Beach дээр баян чинэлэг хүмүүс дэлхийн одод цуглардаг. Тансаг зэрэглэлийн ресторан, үнэтэй дарвуулт онгоцууд ихтэй. Миконос дээр шөнийн амьдрал нар жаргахаас өмнө эхэлж маргааш өглөөний нар мандах хүртэл үргэлжилдэг. Өнөөх нарийнхан гудамжнуудад шөнийн цагаар алхах цаггүй болтод хүн цугларна. Сонирхолтой факт. Миконост шөнө дундаас өмнө клубт орох нь эрт гэж тооцогдно. Жинхэнэ хөдөлгөөн шөнийн 2 цагаас эхэлнэ. Хэрв та Миконост ирсэн л бол шөнө унтах тухай бодсны ч хэрэггүй. Дараагийн зогсоол маань алдарт Санторини арал байлаа. Юугаараа алдартай вэ гэвэл далайн түвшнээс дээш хэдэн зуун метрийн өндөрт хавцлын ирэмгээр баригдсан үзэсгэлэн цагаан барилгууд, цэнхэр орой цөмүүд нь нар жаргах үед алтлаг өнгөөр туяарч харагддаг. Санторини орчин үед Инстаграмын хаан гэж нэрлэгджээ. Грекийн Санторини арлын гол сүмүүдийн нэг Metropolitan Church. Ер нь бол Славийн ард түмнүүд дээр ортодокс буюу энэ үнэн алдартай шашин шүтдэг. Тэгээд энэ бол 1823 онд анх байгуулагдсан. Тэр үед бол Грек улс өөрөө Отtomаны дарлалд, Туркийн дарлалд байсан ч гэлээ гэсэн. Тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэж байх тэр үедээ энэ сүмийг бол барьсан байна. Panagia. Any chance to take me a photo? Yeah, of course. The light is too. Can you see? The light is a bit strong. Woo. Maybe you can return a favor too. I don't see anything. I hope it's. Beautiful. Thank you so Right, much. your turn now. Yeah. Oh, that's so pretty. Инстаграмынхаа гоё зургийг авахулна гэдэг бол Санторинид ирсэн утга учир. Харин хинээр зураг авахулах уу? Мэдээж бүгд биенийхээ зургийг найрсгаар авч явдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аялагчид бид зүгээр л найзууд шиг байгаа нь энэ нутгийн бас нэг онцлог юм аа. Санторини арал дээр ирээд өнөөдөр гинт бороо орсон. Борооны араас гинт манан татсан. Тэгээд хамгийн гоё арал дээр ирчээд ингээ бороо ороод баларчтэй гэж бодчихээ харин нар гарчихлаа. Маш хурдан бороо ороод, маш хурдан манан татаад, маш хурдан нар гарчихдаг юм байна. За Санторини арал маань өөрөө 15,000 хүн амтай. За өвлийн уйлралд бол нэг 10-аас 15,000 хүн тогтмол амьдарч байдаг. Зуны уйлралд яг сезоныхоо үеэр 20-с 30,000 ажилчид гаднаас ирж энэ арал дээр ажилладаг юм байна. Яг ийм их хүн ажилдаг вэ гэхээр Грекийн хамгийн их жуулчид ирдэг арал байгаа. Жилийн турш 3.5 сая жуулчин хүлээж авдаг. Гэхдээ зөвхөн 6 сараас 8 сар дуустал гэдэг нь 2-3 сарын дотор бол үнэхээр overcrowded буюу маш их жуулчид ирдэг ийм үзэсгэлэнтэй арал байна.
Ер нь бол газар хөдлөлт байнга болж идэг юм байна. Одоо өдөр болгон шахуулын жижигхэн чичиргээ бол байнга болж идэг. Тэгээ байнгын газар хөдлөлтийн бүсэд байдаг учраас угаасаа өндөр байшин барих ямар ч боломжгүй. Тийм учраас бүх байшингууд нь нэг иймэрхүү намхан ийм хэлбэртэй байдаг юм байна. 1956 онд Рихтерийн 7.7 баалын газар хөдлөлт болоод яг энэ Санторини хотын одоо үзэсгэлэнт эртний байшингууд, эртний сүм хийдүүд бүгд нурж унсан юм байна. Маш хүчтэй газар хөдлөлт болсон. Тэгээд эргээд одоо 56 оноос хойш бусарж сэргээн босголт хийгдээд тэр үед бол маш олон хүмүүс одоо орох оронгүй болсон байна. Тэрний дараагаар дахин нөхөн сэргээлт хийхдээ одоо жуулчдыг татах ийм үзэсгэлэнтэй байдлаар одоо хуучин хотоо бол сэргээж авсан байна. Тэгээ энэ хот маань тэрнээс хойш бол жуулчдыг ирэх дуртай газар олжиж дахин сэргэж эдийн засгийн хувьд босч ирсэн байдаг юм байна. Илжиг бол Грекийн соёл уламжлал өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг. Тус улсын амьд бэлэгдэл юм. Санторини арлын ихэнх хэсэг маш ихс хавцалтай, олон шаттай тул илжиг гол тээврийн хэрэгсэл болдог. Харин сүүлийн жилүүдэд амьтны эрхийг хамгаалагчдын зүгээс эсэргүүцэл ирэх болжээ. Халуун наранд хүнд жинтэй жуулчдыг дугаацуулах гэж илжгийг их зовоож байгаа тул Грекийн засгийн газраас хууль гаргажээ. 100 кг-аас дээш жинтэй хүн унахыг хориглож илжигний хоол унд амралтын цагийг зохицуулж өгсөн гин шүү. Энд илжгийг маш их хүндэлж ноён илжиг гэж дууддаг. Санторинигийн seafood рестораны одоо юугаа бэлтэж байгаа, наймалжаа бэлтэж байгаа байдал нь юм байна л та. Ста өрөвдмөр юм хөрхийн наймалчнуудыг манахаар бол одоо борцсон бидтэй тий шин махаар хийж байгаа борц юм уу да. Наймалч чи хөрхий айгаа ухаантай амт гэсэн шүү дээ. Тэгээд ингээ харсан чи бүр айгаа өрөвдмөр хөвдөд байна. Халуун наранд жуулчдын хөлөөс холдож далайн сэрүүн усанд орохоор энэ хавцалт эрсгэдэг. Хавцал дээр байрлах цайзын ханаас үсрэх бас нэгэн entertainment энд бий шүү. Далайн ёроолын олон өнгөт загас жараахаа дунд чумбагч бас зугаатай байх болно. Thank you. El show de la boda griega. Ah. Тэрний шоу юм байна. Орой яг нар жаргахын өмнөхөн гээд Санторини арлын гол төв хот болох Фира хотын нүүрэн дээр сууцгааж байна. Энд ер нь ирсэн хүн болгон сансет буюу нар жаргахыг одоо үзэхээр яг энэ цэг дээр бүгдээрээ цуглах юм байна. Үнэхээр энэ газар дундын тэнгисийн энэ арлууд дээр нар жаргах бол үнэхээр гайхалтай гоё харагддаг. Анх одоо 4000 гаруй жилийн өмнө галтуул дэлбэрч анхын арал үүссэн юм шиг байгаа юм. Ер нь маш том галтуулын дэлбэрэлт болж энэ тогоо үүссэн гэж түүхэн дээр нь бичсэн байдаг юм байна. За одоо хүртэл ингээд галтуулын
халуун ус бол оргилсоор байдаг. Одоо энэ миний өмнө харагдаж байгаа жижигхэн арал бол галтгуулын идэвхтэй бүс. Ийшээ явдаг одоо ийм усан онгоцны аяллууд байна. Тэр аяллаар ингээд тойроод явхаар зэрэг галтгуулын одоо халуун уур гарч байгаа нь харагддаг. Тэгээ далаа доторх ус нь бас ийм халуун өөр хэлбэл далаа усан дотор галтгуулын халуун ус оргилж байдаг. Тэр хэсгээр нь бас ингээд жуулчд очиж далаан усанд халуун усанд ингэж сэлдэг бас тийм аялал байдгийм байна. Тэгээд энэ галтгуулын тогооны ханан дээр бол маш олон ийм агуунууд байдаг. Тэгээд одоо бол тэр агуунуудынхаа урт талаар ингээ байшин бариад цаашаа агуу дотроо бол байшингийнхаа өрөөнүүдийг хийчихсэн. Агуу зочдууд гэж нэрлэдэг юм байна. Тэгээд тэр агуу дотор амьдардаг зочдууд нь бол нэлээд үнэтэй, жуулчдын одоо сонирхлыг маш их татдаг тийм зочдуудтай юм байна. Тэгээ үнэхээр Грекийн одоо хамгийн үзэсгэлэнтэй арал хүн болгон ирж үзхийг хүсдэг ийм гоё арал байгаа. Санторини арлын шөнө бол Миконос арлын чимээ шугантай шөнийг бодвол илүү романтик, тансаг, тайван уур амьсгалтай. Энд хүмүүс далай харж, дарс шимэн, амар амгалан илүү мэдрхийг хүсдэг. Оё тосгоны цагаан байшингууд шөнийн гэрэл зүйлэгт орж, далайн хар өнгөтэй хослох нь үлгэрийн мэт. Хадан хясан дээрх байшингуудын усан сангууд цэнхэртэн гэрэлтээд дээврийн шар туяатай хослох нь гэрэл зурагчдын хамгийн дуртай зураглал болдог. Грекийн нийслэл Афин хот нэрээ Афина дагны нэрээр нэрлсэн байдаг. Афин хот нь хүн төрөлхтний соёлд асар том хувь нэмэр оруулсан учраас дэлхийн хамгийн чухал хотуудад тооцогддог. Энэ хот бол эртний түүх, орчин үеийн соёл нэг дор зэрэгцэн оршдог амьд музейм. Грек улс жилдээ 30 сая жуулчин авдаг юм байна. Тэгээд Грекийн Афина хот юугаар алдартай вэ гэвэл яг энэ миний ард харагдаж байгаа Акрополис. Акрополис гэдэг хадан хясан дээр баригдсан Парфенион гэдэг сүмээр үнэхээр жуулчдыг татаж чадж байна. 2500 жилийн өмнө анх баригдсан юм байна. Персийн дайны дараагаар Грекийн хөгжил цэцэглэл дээд үедээ ирсэн манай эртний өмнөх 450-аас 480 оны хооронд Афина бурханд зориулан энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн юм байна. Тэгээд 150 метрийн өндөрт оршиж байгаа. Тэгээ энэ хавийн одоо Афин хотын бүх барилга байшингууд нэг 5 давхраас дээшээ барихыг бараг хоригддаг юм байна. Ингээд тойруулаад харах юм бол үнэхээр өндөр байшин байхгүй. Яагаад гэвэл яг энэ Акрополисыг ханаас нь ч харсан харагдаж байхаар ингэж одоо хот өөрөө хууль гаргаж энийгээ зохицуулж ирсэн байна. Энийгээ бас хэдэн мянган жилийн турш баримталж ирсэн байх юм аа. Грек одоо яг хөгжил цэцэглэлийнхаа дээд шатны үед бол үнэхээр уран барилгаараа маш алдартай. Одоо энэ ч харагдаж байгаа энэ Акрополисын цагаан гантик чулуугаар барьсан байгаа юм. Тэгээд энэ цагаан гантик чулуугаа 15 км-ийн цаанаас бүгдийг зөөж авчирсан тухайн үеийнхаа Европын хамгийн уран гартай хүмүүс, хамгийн мундаг архитектор, тэр үеийн инженерчлэлийн гайхамшигыг бол үзүүлж барьсан гэж энд бол бичсэн байна. Тэгээд ер нь бол математикаар грекчүүд маань угаасаа л алдартай тийм ээ. Пифагорын теорем гээл одоо Пифагор гэдэг сууд эрдэмтэн бол Грекийн эрдэмтэн байж байгаа. Тэгээд энэ математикийн аргачлалаар бол тухайн үеийнхаа барилга байшингуудыг барьдаг байсан байна. 9-4 гэдэг харьцааг бол бүх байшиндаа оруулж хийдэг байсан юм байна. Одоо яг энэ Парфенион гэж нэрлэгддэг энэ сүмийн урт нь бол 69.5 м, өргөн нь 39 м гэхээр яг тэр 9-4 гэдэг харьцаагаа байрсан бүх тал талд нь байгаа бүх одоо
байгууламжууд нь бүгдээрээ энэ харьцаагаа барьж хийсэн байдгийн байна. Тухайн үедээ л гэхэд одоо шинжлэх ухаан, одоо шугам зураг, архитектурын тэр инженерчлийн тэр ухааныг бол одоо бүрэн шингээж хийжсэн ийм түүхтэй юм байна. жилийн өмнө ийм гоё театр бариад эндээ ингээд тухайн үеийнхэн бүх концерт, урлагийн томоохон бүтээлүүдний тавьдаг байсан баг. Өнөөдөр ч гэсэн тэр уламжлал нь үргэлжилсээр энд бол одоо алдартай концертууд тавигдсаар одоо өнөө орой гэтэл бас нэгэн алдартай концертын тоглогч байх шиг байна. Грекийн гудамжны урлаг хөгжим бол энэ улсын амин сүнсэн юм. Энд хөгжимчид жуулчдад биш өөрсдөө таашаал авч тоглодог. Акрополийн эргэн тойронд байх явган хүний замаар алхаж явахдаа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг дууч хөгжимчдийг сонсох болно. Let it be, let it be, let it be, oh, let it be. Thank you. Whisper words of wisdom, let it be. Arigato. Let it be, let it be, let it be, oh, let it be. Whisper words of wisdom, let it be. За бид яг одоо Panatheia Stadium буюу Кали Мармаро гэж грекээр нэрлэгддэг. Одоо эртний Олимпийн хамгийн анхны стадионд хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр энэ сууж хахад бол үнэхээр гайхамшигтай. Орчин үеийн Олимпийн наадмын эхлэл нь манай эртний өмнөх 566 онд анх эхэлсэн байна гэж бодоод үзтээ. 2600-аад жилийн өмнө анхны Олимпийн наадам яг энэ цэг дээрээс явагдчихсэн байна. Тухайн үедээ энэ Олимпийн наадмыг бол Афин хотын бурхан Афина бурханд зориулсан спортын наадам болгож тэмдэглэдэг байсан юм байна. Тэгээд жил болгон тэрийгэ тэмдэглэдэг. Грек бол тухайн үедээ жижиг хот улсуудаас бүрддэг байсан. Тэгээд энэ хот улсуудыг хооронд нэв найрамдалтай байлгахад энэ Олимпийн наадам нь маш чухал үүрэгтэй байсан байна. Өөрөөр хэлбэл нэг их байлдаал одоо дайтаал байхаасаа илүү спортоор тэр үедээ бол хоорондоо маш их өрсөлддөг. Тухайн жилдээ төрүүлсэн тэр одоо хот улс нь бол маш их алдартай болдог. Бус нь одоо тэрэндээ бас мөнгө төгрөг төлдөгч гэдэг юм уу. Тэгээд дайн тулаанаас илүү энэ спортын наадмаар энэ улс орныг ингээд захирах гэдэг тийм зүйлийг бол энэ эртний Грект хийдэг байсан байна л да. Тэгээд Калио Мармаро гэдэг нэр нь болохоор гайхамшигт гантик гэсэн нэртэй юм байна. Энэ стадионыг тэр чигт нь гантикаар хийсэн юм байна. Ер нь Грекийн энэ бүх томоохон байгууламжууд нь дандаа цагаан гантикаар хийсэн. Яг энэ хавийн уулс нь бол маш их цагаан гантиктай бололтой юм. Тэгэд энэ олын үзэсгэлэнт одоо гайхамшигт гантик гэж нэрлэгдсэн ийм стадион байна. 1896 онд орчин үеийн Олимпийн анхны наадам болсон юм байна. Тэгээд энэ наадам нь яг энэ стадионоос анх эхэлжсэн түүхтэй. Тэгээд 2004 онд Грек улс өөрөө Олимпийг зохион байгуулагч улсаар тодорхойлоод 2004 онд Грекэд Олимпийн наадам эхлэхдээ мөн энэ стадион дотор эхэлжсэн төгсгөлийнх нь үйл ажиллагаа мөн энэ стадион дотор марафон гүйлтийн финалаар бол дуусчихсан ийм түүхтэй юм байна. За өнөөдөр энд бол маш том тоглолтууд болдог. Жил болгоны 11-р сарын 7-оос 9-ний хооронд Афины марафон гэдэг дэлхийн нийтийн хамарсан том марафон тэмцээн болдог. Тэрний нээлт хаалт нь мөн энэ ч болдог юм байна. Олимпийн медалийн нүүрэн талд Грекийн ялалтын дагин Ника буюу Nike дүрслэгдсэн байдаг. Nike бурхан бол ялалтыг бэлэгддэг, далавчтайгаар дүрслэгддэг ба гартаа ялагчийн бэлэгдэд болсон лаврын навчин хэлхээ барьсан байдаг. Nike брендийн нэр бол энэхүү бурхны нэр бөгөөд тэдний swoosh лого нь Nike бурхны далавчийг бэлэгддэг ажээ. Nike-ийн анхны нэр нь
Blue Ribbon спорт байсныг та мэдв үү? Афин хотын төвд синтагма талбайд болдог ерөнхийлөгчийн гвардийн харуул солигдох ёслол нь тус улсын хамгийн алдартай сонирхолтой соёлын үзүүлбэрүүдийн нэг юм. Цэргүүдийн алхаа нь маш удаан хэмнэлтэй бөгөөд хөлөө өндөр дөргиж алхдаг нь морины алхааг дуурайсан гэгддэг. Мөн хүчтэй газар гიშгэх нь бид амьд байна, эх орон минь чөлөөтэй байна гэдгийг өвөг дээдстэй сонсгож буй хэрэг юм. Грекийн парламентын ордны өмнө зогсож байна. Тэгээд аль ч улсын, аль ч ардчилсан улсын парламентын ордны өмнө үргэлжил ямар нэгэн өлсгөлэн зардах эсвэл одоо жагсаал цуглаан болж идэг. За мөн Грекийн парламентын ордны өмнө ч мөн ялгаагүй ингээд энд бас хүмүүс өлсгөлэн зарласан байж байна. Афины Акрополийн музей бол эртний Грекийн урлаг архитектурын сор болсон бүтээлүүдийг хадгалж буй дэлхийн шилдэг музейнуудын нэг. Грекийн хамгийн үнэт өв болох Парфеноны гантик сэлбэрүүдийг 19-р зуунд британчууд салган авч зөөврлөн Британий музейд байрлуулсан нь одоо болтол маргаан дагуулсаар байна. 2009 онд Акрополийн музейг ашиглалтанд оруулснаар Британий музейгээс олдвруудаа буцаан авахар нэхэмжлээд байгаажээ. Грек маань өөрөө философчдороо, яруу найрагчдаараа, одоо соёл урлагаараа бол үнэхээр их алдартай. Одоо 2-3 мянган жилийн туршид алдар суугаад уурсгаж байгаа маш олон философчд бол Грекээс төрсэн байдаг. Одоо Платон байж гин, Аристотель байж гин. За өнөөдрийн хүртэл одоо тэр хүмүүсийн философийн сургаалуудыг бол үргэлжлүүлэн баримтласаар л байгаа нь бол үнэхээр Грекийн тухайн үеийн соёл дэвшлийн гайхамшиг юм аа. Грекийн нийслэл Афин хотын төвд эртний Агорагийн гадаа ирсэн байна л да. Тэгэхээр одоо миний арт талд бол энэ Акрополис харагдаж байна. Акрополисын одоо тэр толгодоос доошо буугаад яг тэрний доод талд байгаа энэ хөндөд бол Агора гэдэг эртний одоо төв нь бас байдаг байсан байна. За миний энэ арт харагдаж байгаа сүм бол мөн тэр үед баригдсан Хефестосын сүм гэж нэрлэгддэг гар урлалчдын бурхан гэж байдгийн байна л да. Афина Эгера гэдэг. Тэгээд тэр гар урлалчдын бурханд зориулсан энэ сүм байна. Өөрөөр хэлбэл ер нь Афин хот маань өөрөө гар урлалчдын хүчээр босч ирсэн. Тэр үед бол одоо гар урлал хийдэг хүмүүс маань одоо энэ их олон зүйлийг босгож ирсэн хүмүүс маань мэдээж хамгийн чухал хүмүүсийн нэг байсан баг. Тийм учраас тэдний бурхан зориулан баригдсан энэ Хефестос гэдэг энэ сүм бол өнөөдрийн хүртэл одоо хадгалагдан үлдсэн юм байна. За Агора юугаараа алдартай вэ гэхээр улс төр философчдын гол дебет хийдэг газар байсан байна. Ялангуяа Сократын үед Сократ, Платон, за Хераклес гэдэг энэ алдартай философчдын улс төрчдийн одоо хоорондоо дебет хийж энэ улс орныхоо тухай, философийн онолуудын тухай гол одоо энэ ярилцлага мэтгэлцээнүүдийг хийдэг гэсэн гол төв юм байна. За дээрэс нь Агора бол одоо арчлалын гол цэг гэдгээрээ алдартай. 2600 жилийн өмнө анх Грекэд арчлал үүссэн байдаг. Тэгээд арчилсан сонгуулаар одоо яг тухайн дүүрэг, хот тэр болгоноос арчилсан сонгуулаар сонгогдсон иргэдэн энэ улсаа удирддаг. Одоо тийм ёс заншлыг бол 2600 жилийн өмнө анх гаргаж ирснээрээ Грек бол арчлалын анхдагч орон гэдгээр алдартай. Тэр үеэс арчлал гэдэг юм анх үүссэн байгаа. За энэ хятадын Ву Вэйшан гэдэг хүний бэлгэлсэн хөшөө байна. За энэ дээр Сократ, Күнц хоёрыг илэрхийлсэн байна. Тэгээ Күнц бол Сократаас 100 жилийн дараа амьдарч исэн хүн юм байна. Манай эртний өмнөх 500-аад оны үед байсан хятадын гүн ухаантан Сократ бол манай эртний өмнөх 400-аад онд амьдарч байсан Грекийн гүн ухаантан. Ер нь энэ хоёр хөшөөгөр юу илэрхийлж байгаа вэ гэхээр
хичнээн хол зайтай тий одоогийнхоор бол 10,000 гаруй километрийн зайтай байсан ч гэсэн энэ хоёр хүний хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмэр философийн гүн ухааны одоо утга санаа нь бол хоорондоо ер нь тохирч байдгаа гэдэг утгаар нь энэ хоёр хүний хөшөөг ингэж хамтдаж хийгээд тэгээд одоо хятадын музейгээс Грекийн музейд бэлгээсэн хөшөө байна. Грекийн түүхтэй салшгүй холбоотой нэгэн агууган бол Александр Македонский. Одоогийн Македон төрсөн боловч Грек гаралтай дээрээр манай эртний өмнөх 350-ад онд 32 настайдаа Чингис хааны байлдан дагуулын дараа орхуц том газар орныг эзэлсэн агуу жанжин юм. Александрийн багш нь агуу философич Аристотель байлаа. Харин түүний шүтэн биширдэг баатар ир бол Ахиллес байв. Бид Трой кинон Брэд Питтийн бүтээсэн дүрээр Ахиллесийг мэднэ. Гомерийн Илиада дүрийн гол баатар Ахиллес бол Грекийн домгийн хамгийн хүчирхэг алдартай баатар билээ. Грект ирснэх Грекийн үндэсний эртдээр үеийн одоо Грекийн хаттын зүүжсэн бугуувчийг хөдөлтөж авлаа. 10 еврогийн үнэтэй. Үзэсгэлэнтэй юм аа. Бид одоо Афин хотын Плака гэдэг нэртэй гудамжаар явж байна. Энэ Плака гудамж бол оройн цагаар, ер нь өдрийн цагаар ч гэсэн маш их жуулчид ингэж явдаг. Маш олон одоо бэлэг дурсгалын хувцсны дэлгүүр үүдтэй, маш олон хоолны газруудтай. Эндээс бол Грекийн үндэсний хоол олж идэхэд маш тохиромжтой учраас хоол идэхээр явж байна. Нөгөө мукбаг ямар юм бэ? Гэрэн шиг харагч. Хоол идэх үчиг гэдэг. Ганцаараа хийж үзвэл яа. Тэгэхэд алдартай салаатад грек салаат байгаа. Грек салаат нь өөрөө өвөрцийн помидор оливын сосоор хийдэг. За энэ Грекийн үндэсний хоол мусака. Балканы орнуудын хоолнд мизе гэж байдаг. Хаач утсан эхлээд мизег захиалчингууд маш олон төрлийн тухайн нутгийн бүх онцлогийг харуулсан бүх зүйлийг жижигнэр нь тавьсан байдаг. Одоо энэ дотор жишээлбэл энэ усан үзмийн навчинд ороосон будаа байгаа. Энэ хоол бол энэ нутгийн хамгийн алдартай хоолнуудын нэг. Chicken taco байна. Тако тэгээд лайм пейдтэй дандаа. Ер нь тако их ч амархан байна шүү. Эднийхээр бол манайхаар бол бууцны гурилаа шарж агаад дээрээс нь дахианы мах үүрцийн нэмгэн помидор хийгээд тэгэл тако юм шүү дээ ер нь. Ногоон салаад, ногоон алимтай, хүрэл бүрийн навчтай, дээрээс нь нэг quinoa гэдэг нөгөө будаа идэх суп гэж нэртэй тэр ах шиг байна. Эсвэл манайхаар гурвалжин будаа ч юм уу. Бид ч одоо ер нь газар дундын тэнгисээр ажиллаад байгаа шүү дээ. Тэгээд газар дундын тэнгисийн дайет буюу Mediterranean diet гэж байдаг. Яг одоо бидний идэж байгаа энэ хоолууд бол бүгд Mediterranean diet. Нэгдүгээр маш их грек йогурт, дээрээс нь маш их хэмжээний оливын тос хэрэглэдэг, оливын дангаар нь иддэг. Дээрээс нь бүх төрлийн ногоо, за тэгээд дандаа далайн заагаас одоо далайн seafood, тэгээд мах. Ер нь хайцсангуу гурил багтай. Keto diet-тай ойролцоо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө омега 3, 5 маш ихээр агуулдагддаг энэ оливын ойл. Тийм учраас энэ дайет нь хизээч тарагддаггүй. Тэгээд бас өлсөгдөггүй. Маш одоо тийм эрүүл
хоолны дэглэн байгаа. Тэгээд энэ медитерийн дайетыг ерөнхийдөө Монголд бас барихад аягүй тохиромжтой байдаг. Яа тэгэхээр талах багтай, гурил багтай. Бид нар бол яг сифүүдийн одоо хоньныхаа махаар ч юм уу орлуудаа хийж болно шүү дээ. Тэгээд энэ дайеттай тэгээ энэ нутгийнхан бол угаасаа маш урт насалдаг. Грекийн Икарус гэж арал байдаг. Тэр арал дээр амьдардаг нийт хүмүүсийн нь бараг 10-20% 100-аас дээш нассан байдаг гэсэн ийм мэдээлэл байдаг юм байлээ. Тэгээд дэлхийн урт наслагчдын тоонд бол албан ёсоор ордог энэ нутгийн хүмүүс. Икарус гэдэг арал ялангуяа хамгийн урт насалдаг хүмүүсийн амьдардаг арал гэдгээр алдартай юм байлээ. Грект заавал хийх ёстой нэг зүйл бол бүжиглэх юм. Грек соёлд бүжиг бол зүгээр нэгэн хөдөлгөөн биш, харин амьдралын баяр баясгалан хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Грек бүжиг сурах гэж хичээсний хэрэггүй. Зүгээр л олонний дунд ороод яагар бүжгээ хийхдээ л болчихно шүү. Хэрвээ та грек рүү аялах гэж байгаа бол дараах бяцхан зөвлөгөөг өгье. Ер нь ямар ч улсад очисон одоо хамгийн хямд үнээр тухайн хотыг үзэж бодох нэг арга бол city sightseeing гэдэг hop on hop off гэж автобуснууд байдаг. Тэгээ hop on hop off гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дурын буудлын дээрээ буугаад тэр хаваараа явж байгаад буцаад энэ автобусандаа суугаад өргөжлүүлээд явах боломжтой байдаг. Энэ ийм автобус байдаг. Hop on hop off. Өсөрч буугаад өсөрч гараад гэсэн утгатай тий. Тэгээ ингээд хотынхаа хамгийн гол нь бүх түүхэн газрууд, бүх одоо чухал газруудаар тойрдог. Тэгээд Грекийн нийслэл Афин хотод бид нар hop on hop off автобусанд нэг хүний 23 еврогоор суугаад за өнөөдөр бол бүтэн өдөржингөө яваад одоо үзэх ёстой бүх юмнуудаа үзэж эхлэе. Миконос арал дээр 30хан ширхэг такси байдаг гэсэн шүү. 30хан такситай уучраас нэгдүгээр такси захиалбал маш удаан хүлээн, хоёрдугаарт маш үнэтэй. Орон нутгийн автобуснууд нь харин усаар явдаг автобус, жирийн одоо буудлын хооронд явдаг автобуснууд нь хаашаач явсан 2 еврогийн үнэтэй. Арал маань өөрөө жижигхэн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртлээр 25 минут машинаар явчихдаг учраас заавал ч нэг такси аваад тойрох шаардлагагүй. Он чаддаг бол мотоцикл хөрсдөд явж болно. Төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглан энэ арлаар тойрох боломжтой. Энэ Грекийн арлууд дээр энэ ATM-уд байна. Тэгээ энэ Euronet гэдэг нэртэй ATM ерөөсөө ингээ хаасаагүй байрладаг. Тэгээ энэ их аюултай ATM юм байлээ. Яг тэгэхээр энэ чинээс 200 евро бэлнээр авахд 240 евро шууд банкны картнаас татчих байгаа байхгүй юу. Тэгэхээр 40 еврогийн тастаагаар энийг татчихна гэсэн. Тэгэхээр аль болохоор энэ Euronet гэдэг ATM-ийг ашиглахгүй болж игэл Монголоос бэлэн евротаа гарч ирсэн ашигтай байна шүү. Тэгэхгүй бол энд жоохон ATM машинуудад нэлээд манжуулах шинжтэй байна. За Санторини арал дээр ирлээ. Санторини арал дээр бид нэр Airbnb захиалсан байгаа. Порт дээрээс усан онгоцоор ирээд энэ хүртэл явхад Uber-ээр 40 евро гарч илээ. Уг нь бол энэ хооронд бас автобус явдаг гэсэн. Бид нэр шөнө дуунчах ирсэн учраас Uber таксигаар яваад байрандаа ирлээ. Байрны эзэн залуу биднийг тосч авсан. За энэ Санторини Airbnb-нүүд бол нэлээд үнэтэй. Яг сезоныхоо үед бол нэлээд үнэтэй юм байлээ. Бид нэр 190 еврогоор энэ байрыг авсан. 2 унтлахын өрөөтэй. За Airbnb өглөө босоод ойрхон байгаа дэлгүүрээс ойр зорийнхоо юм худалдаж аваад өглөөнийхөө цаг бэлтгээд уучих боломжтой. Бүх юм нь бэлэн байж идэг учраас одоо 4-5 явж байгаа, бүлгээрээ явж байгаа хүмүүст бол маш хямдхан бөгөөд одоо эдийн засгийн хувьд хэмнэлттэй тусдаг байгаа. За бид нар ингээд одоо байрнаасаа гарах гэж байна. Тэгээд Airbnb байрны эзэдтэй биднийг 5 дахьтаа байлгасанд нь баярлалаа гэд энэ Биомоны гарын тасаа үлдээе. Тэгээ бас нэг сонин зүйл гэвэл
Дөнгөж сая надад манай Airbnb буудлын маань эзнээс мессеж ирлээ. Юу вэ гэвэл маргааш өглөөнөөс ахуулаад Грекийн Афин хотын бүх тээврийн хэрэгслүүд ажил хаялт хийж байгаа гинэ. Тэгээд метро ажиллахгүй юм байна, автобус ажиллахгүй юм байна, бүх такси ажиллахгүй юм байна. Бид нар өглөө 6 цагаас Афинаас Франкфурт руу нисээ дараа нь Монгол руу явах хэрэгтэй байгаад байдаг. Гэтэл ингээ ажил хаялт болчихж байгаа. Одоо ингээд яаж өглөө нисэх бонгосны буудал явах вэ гэд бүр гайхаад байж байгаа. Одоо болохгүй бол өнөө орой чамдаа саваа аваад нисэхтэр очиод тэнцэнэ одоо сандал дээр хонжоод өглөө сууж явах юм уу яхаа энэ талаар дараа нь гоё мэдээлэл хүргье. Энэ удаагийн аяллаараа очиж чадаагүй Грекийн заавал үзэх газрууд бол Метеора, хатан хсаан дээр баригдсан үнэн алдаршны шашны хийдүүдийн цогцлбор, ЮНЕСКОгийн өвд бүртгэгдсэн гайхамшигын нэг. Дельфи, ертөнцийн төв буюу дэлхийн хүйс гэж нэрлэдэг ариун дагшин газар. Гэрэл гэгээ урлаг зөгнөлийн бурхан Аполлоны гэр. Крит арал, Грекийн хамгийн том арал бөгөөд ягаан элстэй далайн эрэг Самария хавцлаараа алдартай. Родос арал, нарны бурхан Гелиосын арал, дундад зууны Родос хот. Олимпийн уул, Зевс тэргүүтэй 12 бурхны амьдардаг газар. Дэлхий болон тэнгэрийг холбосон ариун газар. Байшингууд нь бол яг Ромын империйн үеийн архитекттэй. За хүмүүс энэ хаан дээр тогтож үзүүлдэг юм байна. Хаадын тоглоом киноны дэлгүүр. Энэ парк маань өөрөө яг бүтэн тойроод ирэхэд бол 8 цаг хөлөөр аялах юм аялал байдаг юм байна. Сүнд нөгөө энийг яадаг вэ? Үнсдэг.